буюу очроор огтлогч нэрт их хүлгэн судрыг шүтсэний тус эрдмийн тайлбар сонсноо. Ихэнх сонсогчдоо та бүхэн очроор огтлох судрын 3 дугаар бүлгийг сонсноо. Бас нэгэн хийдийн газарт дарам гаруй хэмээх нэгэн аяга тахимлаг тойм байдаг. Тэр тойм олон хийд сүмийг босгон байгуулж, хурлын хуургуудыг суухаг ир хийгээд хэрэглэгдэх хүү сангуудыг гүйцэтгэн байгуулсан. Бас нэгэн гэртээ дахлын хэрэглэлийг аль ариун сайхнаар агуулгаад, ертөнцийн дэх зарилгын судар дандарсан аймгийг залж авах, бичих болоод бичүүлэх, уншуулах хийгээд дан болон бурхтын биеийг элдв эрдэнсээр бүтээж, дахиж шүтээд тэр тойм тэндэн сууж тэдгээр хүү сангаасаа хэрэглэлээ. Санснаар бурхан шүтээнийг бүтээж төгссөн тул сэтгэл амар ном уншиж суутал. Хойно нэгэн цагт хаврын дунд сард тэр тойм түргэн өвчин хүртсэнд, элдвэр имжилвээс өвчин улам ихсцэнд ийм сэтгэж. Үнэхээр өөхөх цаг болвоос хинч хариулан үл чадах юм гэж номлогдсон тул бүтээсэн шүтээнд энэ төрөл дээр мөргөх сүүлчийн грээсийг амь тасрахын урд тавьж хойд мөрөн залбир сугай гэж сэтгээд бус хитэн хүнийг долдоодж хийдийн хүрээнд орвоос энэ шарын өнгөтэй номд дээл өмссөн нэгэн тойн давцан дээр сууж байлаа. Үзвээс гавьяа үзэсгэлэн ажилтад тогтсон мэт сэтгээд тиймийн тулд мөргөөс тэр тойм өгүүлрүүн. Дарам гарагчи хуургын хэрэгсэл сэлтийг бүрэн төгс бүтээж, цаглашгүй их буян үйлдвч, 3 эрдэнд нийт зориулсан тахлын хэрэгслээс идсэн чинь буян хилэнц хоёрыг холцонгуугаар үйлдсэн болоод тэр нэгүл хилэнцээр завсаргүй тамд унах болно. Хамаг хилэнцэн хоцроолгүй эс арилгаваас идүүгээ төрөл игүүтгэж завсаргүй тамд унаж үн удсан хойно одоо энэ үйлдсэн буйнаар зовлонгоос тонигч амрах нэгэн цаг эцэстэн ирэх визээ. Үлгэрлвээс часаас чиний хэрэгэлсэн тариа будааны ширхэг хідүү тоотой болвоос тэр тоогоор тамд насалж зовлон идлэх тул баахан удна гэж зарлиг босон тул дарам гарав өчрөө. Тойм тэр хилэнцгийг би ямар буян ном үлдвээс түргэн арилгах юм бэ гэж асуусан. Тойм өгүүлрүү. Залбиралт бүр арилган чадах боловч нэн түргэн арилгадаг нь очроор огтлогчийн судрын аймаг нүгэл хилэнцгийг эвдэж арилгахад их юм сайн. Тэр юуны тулд гэвээс 8 төм 4,000 нисванс хийгээд хүнд их нүгэл хилэнцгийг эвдэж түргэн арилгахын тулд эрт урд нүгдсэн түнчлэн ирсэн бурхад номлосон идүүгээ ялж төгснөгдсөн Шагамуны бурхан бас номлосон. Ирээдүйн түнчлэн ирсэн бурхадууд дахин номлох хэмээс юм аа. Түнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан 1000 бурхан номлосон. Номлох бэлгийн чанад хязгаар хүрсэн бэлэг пирамид түүний утга хүчийг хэн бэрч сэтгэж үлж гүйцнэ. Адилтагаас 1000 хүн нэгэн үлийг магтваас сайнаар алдаршдаг. Муу хэмээн өгүүлвээс мөн түүгээр алдаршдаг. Өчүүхэн төрлөختөн танхаачуудын сул үг тэр мэт байдал тэнсэлгүй үнэн төгс дуусан бурхтын номлосон очроор огтлогчийн ажилтдын аагүй хүчийг тэнсэлгүй үзүүр хязгааргүй гэж мэдээч чин сэтгэлээр залбираваас үүнд үл чадахгүй л нэгэн дээр үгүй юм аа.
Иймийн тулд хүнд алдас хэлэн цэг очроор огтлогч арилах нь үнэн болно гэж зарилгалсанд таран гаруй өвчнөдөө мөнхөрсөн арилж дурдхын сайн сэтгэлийг олоод хамаагүй дагуулсаа номын өглөгт барьж очроор огтлогчийг 108 удаа бичүүлж уншуулсан буянд байгаа бүхнийгээ өргөжээ. Тэндээс тойны өвчин нь итгэж и дагуулсаар урдаас үлэмж баян болоод 97 насаж төрөл эгүүдгээд төгс баясгалант гандангийн орноо Майдэр бурхны дэргэд төржээ. Бэлгийн чанад хязгаар хүрсэн очроор огтлогчийн ач тусаар барам гарав хүнд өвчнөөс тонилж төгс баясгалант номын орноо төрсөн 3 дугаар зүйл энэ болно. Бэлгүүн чанад хязгаар хүрсэн очроор огтлогчийн тус эрдмийн тайлбар үүнийг уншуулбаас бичүүлбээс 8 түмэн 4,000 номын цогцын тус эрдмийг магтан унссан бүтээсний буйныг олж энэ насанд нас буян эргэтэн хиймэр дэлгэрч альва үйлс бүтээд эцэс хойдод бод хутгийг олох нь дамжиггүй гэж номлжээ. Энэ буйнаар их болсон хамаг амьтан бурхны бод хутгийг олох болтугай. Буюу